Ийхүү Гёро Оричиг алагдсныг мэдэж авах ба Кингийг түүнийг хороосон гэж үзчихлээ. Харин Тацумаки түүнийг өөртөө илүү санаа зовсон чинь дээр биш үү гэж хэлэн түүн дээр шидэ ашиглахад Гёрогийн жинхэнэ төрх гарч ирэх гэж байдаг. Нөгөө талд Амаа Маск хүмүүсийг мангас болгож хувиргаад байдаг. Эстэй шилэн хоргийг олсон байх бөгөөд устгаж хаяад цааш явж байтал баруун доод буланд нь нэг юм харагдах шиг болдог. Амаа Маск баг зэрэг цочин юу вэ гэд хартал зүгээр л нэг тол байлаа. Ийхүү тэрээр өөрийнхөө үзэсгэлэнтэй сайхан царайг хараад өөрийгөө бишрээд байж хахад хажуунаас нь үзшгүй муухай царайтай нэгэн мангас ороод ирдэг. Амаа түүнийг харсан даруйдаа тас хийтэл нь цочиж түүнээс ихээр айж сандарч байлаа. Учир нь Амаа Маск түүн шиг царай муутай мангас харсан үедээ тулалдах байтугай бараг хөдөлж чаддаггүй аж. Тэргүүлэгч царай муут Наюулын төвшин луу. Ийхүү Амаа Маск хэцүүхэн байдалд орхон тэр. Харин ойролцоох газрын зураг харуулдаг төхөөрөмжөө тулалдаж байхдаа алдсан флаш болон сайтан бие биетэйгээ тааралддаг ба тэд ийхүү хамтдаа цааш явхаар болдог. Доод төвшний баатар өөрийнх нь дайралтаас бултаж түүнтэй адил хурдаар зэрэгцэн гүйж байгаад флаш итгэсэнгүй. Харин нөгөө ноян нь газар доор биш дээр гараад ирсэн байх ба төвшин доогуур баатруудад өөрийн зугаагаа гаргаж идэг. Тэдэнтэй цуг барьцааны хүүхэд байсан ба баатрууд чадах чинээгээрээ хүүхдийг зугтж байх хооронд Нианыг тогтоох гэсэн боловч амжилтгүй болдог. Ийхүү барьцааны жаал Нианд алагдан даалгавар дуусгар болох гэж байхад тэднэрүү нэгэн зүйл ниссээр орж ирдэг нь хөлөгт Жолообаатар ирсэн байлаа. Тэрээр мангасын нийгэмлэгт урваагүй байсан ба Нианы учрыг олохоор түүн рүү дайрч эхэлнэ. Хөлөгт Жолоо өөрийн биеэ моцикл болгон хувиргаж Нианыг хүрээлэн давхиж утаа босгож байлаа. Гэвч тэрхүү утаа нь зүгээр ч нэг утаа биш бөгөөд хорт хийвэж таардаг. Харин Ниан сурсан зангаараа газарт байсан жижиг нүх рүү ороод явцдаг ба түүнийг ингэн гэдгийг мэдчихсэн хөлөгт Жолообаатар газар доор хүчил асгасан байдаг. Ийхүү зүхтах газаргүй болсон Ниан түүнтэй тулалдахаар шийдэн пуужингуудаас нь бултан толгоондох нүдрүү нь онилсон ч тэрээр цохилт аван цааш агаарт нисдэг. Хөлөгт Жолообаатар хүчрхэг туурайтай морь хэлбэрт орсон байлаа. Түүнийг агаарт шидчгээд араас нь очихоор пуужин шиг хэлбэрт орон Наяаны дээр нь очсныхаа дараа дахин хэлбэрээ өөрчлөн газар цөмөртөл муур мангасыг хүчтэйгээр цохиж чаддаг. Газар руу харахад Ниан байхгүй байх ба аль хэдийн хөлөгт Жолоон бие дотор орон дайралтаа хийж эхэлдэг. Аргагүй ирэхэнд тэрээр тэрхүү хэлбэрээ болон өөрийн жинхэнэ төрхөндөө орно. Муур мангас түүнийг өөрийг нь дийлэх цорын ганц боломжоо алдсныг хэлэн яаж өөрийг нь хороохоо шийдэж олсноо мөн хөлөгт Жолообаатар ч мөн Адиляныг яаж хороохоо шийдсэн байх бөгөөд өөрийнхөө илүү хүчрхэг алтан хэлбэрт ордог. Ийхүү хөлөгт Жолоо Наяаны явуулсан хурц үстэд дайралтад өртөх хэдий ч алтан хэлбэртээ орсон тэрээр ягаачгүй байлаа. Дайралтад өртсөн барилгууд хөлөгт Жолоон дээрээс нуран унахад Наяан дахин нэг дайралт түүн дээр хийж эмх замбраагүй нуранг чулуунуудыг ашиглаад хөлөгт Баатрын бие дотор орчихдог. Тэрхүү боломжийг ашиглан Ниан түүнээр тоглоом наадгаа хийж тайван гихч дотроос нь эвдэн сүйтгэж байлаа. Гэвч хөлөгт Жолоо түүнийг анханасаа өөрийн биед оруулан түүнийг цахилгаанаар цахиулан буулгаж авах төлөвлөгөөтэй байсан ба тэр даруйд Нианыг гарч ирэхэд цээжинд нь сэлмээ 100 инхүү тэрхүү гайтай дайсныг амжилттайгаар буулган авч чад хөлөгт Жолообаатар нь мангасын нийгэмлэгт урвсан мэт дүр үзүүлж цаагаараа бүхий л мангасуудын мэдээллийг цуглуулж исэн аж. Ниан гэх муурын тулалдах хэв маягийг нэлээд ажиглаж судалсны эцэст түүнийг төвггүйгээр буулгаж авсан байдаг. Мөн тэрээр жинхэнэ урвагч хин гэдгийг бараг л гадарлаж исэн ба тэр нь доктор Бофо юмсанжээ. Бараг л хамгийн хүчрхэг робототой ашиглан оройчтой тулсан хэдий ч ганц л цохилтоор оройчид ялагдсан гэдг нь хөлөгт Жолоод с ижигтэй санагдчихлаа. Тийм учраас доктор Бофо мангасын холбоонд албаар ялагдан өөрийн ашигладаг роботоо санаатайгаар Гёрод судлуулахаар өгсөн гэж үздэг. Өөр нэгэн зүйл дурдхад баатруудын холбооны хамгаалалтын системийг доктор Бофо удирддаг ба өөрөөр хэлбэл баатруудын нийгэмлэгийн гол байрын хамгаалалтын систем болон доктор Бофоын тулааны роботууд бүгд Георгийн гарт байгаа гэж хөлөгт Жолообаатар үздэг. Ийхүү байдал хэцүүдвэл С ангиллын хамгийн хүчрхэг баатар Бласт тэдний байгаа газарт ирж асуудлыг зохицуулах уу гэж асуухад залуу сайн хэлж мэдэхгүй байлаа. Залууч болцшгүй аюулыг илрүүлсэн тул дээд удирдлагада үүний талаар хэлэх гэтэл түүн рүү дайралт орж ирэн залуу баруун гараа алдах нь тэрхүү дайралтын эзэн хөлөгт Жолообаатартай андуурагдаад байсан робот байлаа. Атомик самурайтай тулалдсанаас үүдэн ажиллагаа нь нэлээд доголдсон байдаг. Түүнтэй тулалдах чадвартай ямар ч баатар үлдээгүй мөн хөлөгт Жолообаатар төхөөрөмжөө хэдэн хоногийн турш тасралтгүй ашигласан тул одоо бол тулалдах чадваргүй байлаа. Зазаа эвдэрхий шахуу байгаа юм чинь өөрөө л учрыг нь олохоос гэд байж байтал дотроос нь
өөр нэгэн робот гараад ирдэг. Яг тэрхүү агшинд Genos тэнгэрээс гарч ирэн тэрхүү робот дээр дайралт хийн зайлуулдаг. Ийхүү тэрээр бүхий л шархатсан баатрууд болон барьцааны хүүхдийг аюулгүй газарт хүргэж өгснөөр даалгавар амжилттайгаар биелэгддэг. Үүний дараагаар Genos мангасуудын нууц руу бусаддаа туслахаар явлаа. Харин нөгөө талд пүүри олон давхар хан нэвтэлсээр гаароод хаг нүдүүлсээр газарт ундаг. Харин түүний өмнө нэгэн булчинлаг хөл гарч ирсэн нь хар гялбаа түүн дээр ирсэн байлаа. Пүүри хар гялбаа долгоомжтой байхыг сануулan хамгийн суган ч гэсэн Эс ангиллын баатрын хувьд гаароод зураас шарх чөгж чадаагүйгээ хэлдэг. Хар гялбаа түүнийг нь сонссон даруйда баг зэрэг догтлон пүүргийн оронд гаароотой уучраа олохоор болдог. Гаарог бүх хүчээ гарган тулдахаар үн цэнтэй дайсан гэж хар гялбаа үзэхгүй байлаа. Харин хүүхэд эзэн хаан галт шувуу залууг дийлчгээд цааш явж байгаад атомик самурайн шавнаар өглүүд байдалтай байгааг олж хардаг. Ийхүү тэднийг хэн ингэж шархтуулсан талаар асуухад хорон муу эрдэст ус түүний байгаа өрөөнд ороод ирдэг. Мэдээж хүүхэд эзэн хааны зэвсгүүд хорон муу эрдэст уст нөлөөлөхгүй байх ба тэрээр нэгэн мэрэгэн санаа олдог нь өөр нэгэн төхөөрөмж гаргаж ирээд эрдэст усыг хөлдөөж эхлэх нь тэр. Тэгсэн гай газар доороос гихчээр нөгөө муу хар нялцгай биет чинь үхээгүй байх ба тэдний өрөөнд ороод ирдэг. Эрдэст ус тэрхүү дарвайсан хулгайчийг харчгаад биед нь агуулгадах тосыг сорж аваад өөрийн бие рүүгээ шингээгээд байдаг. Учир нь тосонд агуулгадах хэмийн бодис хүйтэн тэсвэртэй аж. Ийхүү эрдэст ус боломжийг ашиглан Лазара эзэн хаан руу явуулж төхөөрөмжийг нь эвдэн хайч хөлөнд нь нүх гаргаад хайчихдаг. Ийхүү баатрууд нэлээд хэцүү нөхцөл байдалд орчсон тусламж хэрэгтэй байхад Сайтама болон Флаш хоёр төөрчсөн нэг газраараа эргэлдээд хаашаа явахаа мэдэхгүй л байлаа. Аргаа барсан тэд ханнуудыг цохиж эхлэхэд нэгэн жижигхэн мангастай таарлах ба тэр хоёр түүнийг мангасуудын хаан хүртэлх замыг замчлахыг тушаадаг. Баатруудын холбоо байгуулагдсанаас хойш Английн баатрууд ямар ч дайсан байсан төвггүйгээр буулган авч дардаг байсан ба бусад доод төвшний баатрууд болон энгийн иргэд тэднийг яг л бурхан мэт шүтдэг байлаа. Гэвч энэ цаг үед тэдний өнөөдрийн тулгарсан дайснууд тэдний бодож төсөөлсөн шиг сул дорой байсангүй. Тэд удаан хугацаанд мэдрээгүй байсан мэдрэмжээ дахин мэдэрсэн нь айдас байлаа. Гэвч баатрын нийгэмлэг хүчирхэг баатрууд шаардсан аливаа аюул бүхий даалгаварт үргэлж нэг хүнийг дандаа оролцуулдаг мөн пластик хүн төрөлхтний хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн үздэг. Ийхүү Тацумаки Гёрогийн жинхэнэ биеийг гаргаад ирлээ гэтэл тэрээр нэг л итгэж өгөхгүй байлаа. Тацумакигийн зөв байх ба Гёро тулаан эхлэхээс өмнө хуурамч махан бие өөрийн дотор суйрлуулсан байдаг. Энэ бүхнийг Гёро жинхэнэ биеэрээ нилээн доор холоо гихч газар дарс уусан шиг тайвнаар ажиглан сууна. Өөрийн хүчээр Тацумакиг дийлэх амаргүй гэдгийг Гёро мэдчихсэн учраас бусад хүчирхэг мангасуудыг дайснаа ялж дуусгад нь Тацумакиг хүрээлүүлэн нийлж ягаад дарж авахар төлөвлөж байлаа. Гёро орчлон ертөнцийн шинэ удирдагч болохоор тэсэн ядан хүлээх ба эхлээд Тацумакиг өгөх ёстой хэмээн хэлдэг. Гэвч Тацумаки түүний гаргаж буй үзэн ядалтын энергийг мэдэрснээр Гёрог хаан байгааг олж мэднэ. Үүний дараагаар Тацумаки шидээрээ түүнийг өөрлөгөө дээш татхад Гёро сандран хамаг хүчээрээ телепатаар Почиг дуудаж эхлэх нь тэр. Харин Почи юун Гёрод туслах өөрөө банк Фубукыг хөнөөхөөр завдан араас нь хөөн завгүй явж байдаг. Тэр гурав Почигийн гаргаж буй цахилгаант бөмбөлгөөс арай чадан бултан эргэн тойрондох газар нь юу ч үгүй болсон байлаа. Ийхүү тэд яах эсэхээ ярилцсан төлөвлөгөөгөө гаргаж байтал Поч тэдний хажууд гарч ирсэн байх бөгөөд банк амжих уу, шахуу техникээ хийж эхэлдэг. Асар том цахилгаант бөмбөлөг тэдэн дээр дэлбэрэхэд банк болон түүний ах ямар ч хохирол аваагүй байдаг нь Фубуки тэднийг хамгаалсан байлаа. Дахин саяны хамгаалалтаа ашиглаж чадхааргүй болсон Фубукийн урд Поч дахин цахилгаан бөмбөлгөө гаргаж эхэлнэ. Зүгтах аргагүй гэдгийг ухаарсан тэрээр бага хүчээрээ дахин Почигийн дайралтыг няцааж тэр хооронд тэднийг зүгтахыг хэлдэг. Ийхүү тэдэн рүү дайралтууд ирэхэд Фубуки өөрийгөө золиослохоор ганцаар үлдэнэ. Гэвч нөгөө хоёр зүгтаагүй байдаг ба техникээ ашиглан бөмбөлгүүдийг няцааж өөр тийшээ явуулах нь тэр банк болон түүний ах Фубукид талархаж хазах соёоны нудраг. Луу устгал гэсээр Почиг хоёр талаас нь нүдэж эхэлдэг. Ийхүү тэд Почиг нислэн цохиж түүнийг буулгаж аван аюулаас мултарна. Гэтэл Фубукиг тэр хоёрыг өөрийнх нь багт илсхийг ятгаж байхад Почи юу ч болоогүй мэт босоод ирдэг. Өмнө нь мөн адил сайтмад хаг цохиулсандаа ч тэр энэ удаад тэдэн рүү дайрахгүйгээр тэдний хажууд суучдаг. Харин нөгөө мангас Сайтан болон Флаш хоёрыг дагуулсаар газар доор уурхай маягийн газар жижигхэн тэргэнд суун явж байлаа. Энэ бүх газар гэрийнх нь яг доор байсан. Сайтама нүдэндээ ч итгэсэнгүй. Замдаа тэд хэсэг мангасуудтай тулддаг ба Флаш Сайтама хоёр бие биенийхээ хурдан шаламгай байдал болон хүчтэй гайхацгааж байлаа. Тэдний байгаа байдлыг харахад
тэд бие биедээ баг зэрэг нассан байдаг. Харин дээр Почи өөрт нь хариу өгөхгүй байсан учраас ширээн дээр байх нэгэн шингэнийг ууснаар илүү хүчрхэг болон өөрөө Тацумакитай тултан түүний учрыг олохоор болно. Сайкос аюулын төвшин лөө. Үүний хажуугаар Гаро өөрөөс нь хавь илүү том хүчрхэг хатуу биетэй хар Гялбатай тулдаад эхэлсэн байх ба Гарогийн дайралтууд хар Гялбад ямар ч хохирол учруулж чадахгүй байлаа. Хар Гялба түүнд өөрийг нь өөрлөө нь яаж дайрсан нөлөөлөхгүй гэдгийг хэлдэг. Харин Гаро бууж өглгүй хамаг хурдаараа хар Гялбаг хүрээлэн эргэлдэж хідэн талаа цаасан дайралтууд өгөх гэсэн боловч дайралт хийхээс нь өмнө Гарог хаана байгааг нь мэдэн нистэл нь хүчтэй цогтөг. Ийхүү хар Гялба Гарог ялж чадах юм байна гэж өөртөө бүрэн итгэж мангас болж тоглодог цаг чинь дууссан хэмээн хэлнэ. Тэрхүү мөчөд Гарогийн ухаан нь орж сэрхэн тэр. Сэрсэн даруйдаа Гаро яагаад энд байгаагаа гайхан ороочтой тулдж байгаагүй билүү хэмээн бодно. Ийхүү Гаро өөрийн техникээ хийж эхлэн өөрийг нь ялж гэнэ гэж бодогдуулсанд хар Гялбагаас уучлалт гуйдаг. Хар Гялба түүнийг цохоор оролдоход Гаро түүнийг нь няцааж хажуунаас нь өшөглөөд авдаг. Цохилт авсан хар Гялба Гарог өмнөхөөсөө шал өөр болсон байгааг анзааран жинхнээсээ түүнтэй тулдахаар шийддэг. Хар Гялба Гарог ямар хүчрхэг баатар болж болохыг сануулan түүнийг мангасын холбоонд нэгдвэл хайрын зүйл болно гэдгийг хэлдэг. Гэвч түүний яриа Гарод яг л Георогийн яриатай адил сонсогдчихсэн учраас өнөө шүн мангас болон баатруудын нийгэмлэг хоёул нуруу унахыг хэлдэг. Харин хар Гялба түүнийг нь эсэргүүцэн Гарог зогсоохоор болдог. Ингэж амар довтолсон хар Гялбаны эсрэг Гаро юу хийхээ мэдсэнгүй. Техникээ ашиглан дайралтыг нь няцаахаар болсон ч чадахгүй гэдгээ ухаарсан Гаро хар Гялбад цохиуснаар түүний хавирга тэр чигтээ хугран холоо гихч хан нэвтлсээр нурангад дарагддаг.